За сайн байна уу? За гайхалтай сайхан өдөр байна. Тэгээд сая жоохон дандаа хүүхдийн юмнууд яваа. Одоо нэг арай ээж явах томчуудын юм гэдэг юмнууд явъя. Зэмнахаа юу вэ? Энд надад нэг гоё юм тохиолдсон. Тэр нь болохоор юу вэ гэхлээр миний нөгөө нэг рил болгоод coverлаад цацсан дуу маань бас жоохон хүрсэн юм шиг байна. Тэгээ нэг хэд хоногийн өмнө надад энэ найран дээр дуулах анхны захиалга маань ирлээ. Өнөөдөр хагас өдөр тэцэлж нэг болж яг 30-20 үед би баг гарах байх. Тэгээ хоёр дуу дуулна. Нөгөө дуугаа тэгээ нөгөө дуутай дуулахаар жоохон хүчилээ тий. Жоо сандарч байна. Гэтэ та нар ингээд захиалга махалга гэлдэг юм. Манай найзууд амар үнэтэй гэж бодож хийж магадгүй. Энэ бол маш хямдхнаар дуулах гэж байна. Анхных болохоор хэр дууснаас энэ хамаараад цаашаа бас ормоо авахгүй маань шилтгэх учраас гол нь гоё дуулах чухал. What are you doing, man? Энэ найр нь болохоор алдарт их одгийн найр байхгүй. Хоёр дугаар одоо авч байгаа. Тэр чинь 4 хүүхэдтэй гэсэн үг. Циркийн хажуудлын алтан жолоод. Отлогч нь манай найз Буйна гэдэг байгаа. Шууд ингэ явчихна дүү. Төсөж явах янзлж байгаа л. Нэг аимшиг амт явах нэ гонж маачтай. Ингээд алтан жолоотой найран дээр ирлээ. Одоо энэ хоёр настай хөвшин үг хэлэх чинь. За хоёр бороо дахиад авах шийдэх үү? Асаягтаа дөрөв атар сайнс бэкси өнөөдөр одоодоо байна. Nice. За сайн байна уу? За гайхалтай сайхан өдөр байна. Тэгээд сая жоохон дандаа хүүхдийн юмнууд яваа. Одоо нэг арай ээж явах томчуудын юм гэдэг юмнууд явъя. Тэгээд ингээд өнөөдрийн одоо гол баатар болсон одоо одонтой ээжтэй зориулаад за настай буурааналтай болон эд цугласан бүх сайхан ээжүүдтэй эмэгтэйчүүдтэй зориулаад
Яруу найрагч Мигмар Жавын шүлэг, Хүмүүсийн соёлын төрийн ажилтан хөгжмийн зохиолч Жаргал сайхан айлгуу, ээжийн цэнхэр нутаг хэмээх дууг өргөн барья. За, бүгдээ хамтдаа дуулж байгаа. Цэнхэр нутаг минь цэцэгэн жүнзэр толгада аяла дэжтэй байга ачитэн хүчин хариулсан аяла дэжтэй байга ачитэн хүчин хариулсан ээжийн нутгаа санаад байна За ингэж нэг хүсэлт байна анчнаас. Одоо энэ урлагийн хүмүүс ер нь ингэ юм гоо одоо алга ташлтны гойдол хүмүүс байдаг юм шиг байна. Нэг гурван хүсэлт байна. Манай хүмүүс анхаарч байгаа. За эхнийх нь юу вэ гэхлээр за яг өнөөдрийн энэ найрын гол эзэн, гол баатар өөрөөсөө дөрвөн гайхалтай ертөнцийг бий болгоцсон энэ сайхан алдарт ээж, алдарт ихэд одоо алдарт их гэдэг шагнал одоо миний боддгоор одоо Монголын хамгийн одоо ингээд дээд түвшний ямар ч одоо ингээд юм арын хаалгагүй одоо үнэн шудраг шагнал гэж боддог. Тэгэхээр өнөөдрийн гол баатарын гайхалтай сайхан бүсгүй ихчид зориулсан сайхан алгас шийдвэ хөдөлөө. Сайхан сэтгэлээсээ. За дараагийн үст нь болохоор одоо энэ хүнд одоо алдарт их хэмээх энэ гайхалтай сайхан одоо эрхэм цолыг олгосон дөрвөн сайхан гайхалтай ертөнцүүдэд нь зориулаад бас их сайхан алгад шийдэхөө. За сүүлийнх нь үст болохоор одоо энэ нэг баатар байна. Одоо ийгч бол гол баатар бол одоо нэг чимээгүй баатар байна. Ахаа байна. Энэ хүн бол одоо яг чимээгүй одоо хамгийн гол түлхүүр юм байгаа шүү дээ одоо. Энэ ихчиг одоо энэ өндөрлөлт хүргэсэн. Тийм ээ. За тэгээд одоо энэ гайхалтай энэ амьдралыг бий болгоод энэ ихчд маань гэр бүлийнхаа ноён нуруу одоо явж байгаа ахтаа сайхан зөвл ахаа нана. Цай гараа явж ирсэн. За одоо тий. За ахтаа зөвл нэг сайхан алгад шийдвэ. Энэ үеийг ахыг байвал хэлэхэд гоё байсан. Ер нь бол одоо ингээд энэ амьдралыг тэмцээн гэж авч үзэх юм бол ихчээ сонсож байгаа. Энэ та нөхөртөө хэлнэ шүү. За энэ амьдралыг хэрвээ тэмцээн гэж авч үзэх юм бол энэ амьдралд та хоёр маань аль хэдийнэ ялагч нь болчихжээ. Энэ амьдралд та хоёр ялагч болчихжээ. Ялчиж одоо энэ амьдрал гэмээр том тэмцээнтэй энэ дөрвөн ертөнцийг бий болгоод бие биенийг хайрлаж халамжлаад өнөөдөр та хоёр бие биенээрээ болоод өөрсдөө бахархах эрхтэй өдөр шүү. За ингээд дараагийн дуу маань Яруу найрагч Батлагийн шүлэг, хөгжмийн зохиол Хүмүүсийн соёлын төрийн ажилтан Гамбатын айлгуу, Бусдын нутагт хүчний өмнө хэмээх сайхан дуу өргөн барья. За хамтдаа дуулцгаа шүү. Хүүхдүүд нь хол байгаа, ээж аав нь хол байгаа, нутгаасаа хол байгаа хүмүүс сайхан бодоод хамтдаа дуулцгаая.
За нууч бүрэн тонцтой баярлалаа. Бүгдээ дахиад агшаа. Сайн дахиад нэг дуу дуусчихъя. Тэгэхээр нэг дуу дуусчихъя. Тэгээд одоо миний энэ дуугаар ерөнхийдөө өнөөдрийн үйл ажиллагааг өндөрлөж байгаа юм байна. Тэгээд хат дуудлын сайн зориулсан. Одоо тэгээд дахиад ээж эмэгтэйчүүдтэй л зориулаад дахиад нэг дуу дуулъя. Та бүхний мэдих. За хийс тэр хэмээх дууг дуулъя. Энийг бүгдээ мэдэх байх хамт дуулъя. За ингээд бүхэндээ бүх хороогийн хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. Эрүүл их сайн сайхныг хүсье. Баярлалаа. Сайн байцгаана уу Пүүжигийн влогийг үзэж байгаа хүмүүсээ. Сайн уу? Энэ манай өнөөдрийн найрын баг менежер шахуун байна. Зөвхөн байгуулж хийлээ. ЗП хийлээ. Аамен. Соёл урлагийн сургуулийн Сэтгүүлч яа юм. чи Курс явуулсан. гол курс явуулсан манай зэнаа. Энэ хүн болохоор Боёна манай 10 жилийн найз. Бас сөстэй. Бас сөсийн. За тийм ээ. Бид хоёр бол 10 жилээсээ эхэлж найзлсан. Тэгээ амьдралын найзуудлаа явж байгаа. Амьдралын найзууд муу юм уу? Мөн. Бид найз залуунаас манай Би бас нэг халтуурных найз юм шиг байна уу? одоо нэг дараагийн алтар байлаа залгаар. Яри. Иширлээ өнөөдөр. Пүүжигийн дуу иширлээ. Бүр ингээд ихч нартай юм ширээ пүүжиг ширээндээ залсан. Захиал хийсэн пүүжиг захиалээ авмаар юм гэсэн. Хоёр дуулахаар ирсэн гоё гэсэн чинь амар гоё. Дахиулж дуулаач гэдэг би дахиад нэг дуу болсон. Анхных гэхэд амар гоё. Энэ яг миний хувьд бол амар том үйл явдлаа. Энэ түүхэн. За тэгээд ийм байна. Би бас гарч зургийг авч өгсөй. Бай.